Сайн байна. Тэгэхээр өнөөдөр хэрхэн одоо Google Education буюу багш нар зориулсан аппликейшнийг ашиглаад яаж хичээлийнхаа файлыг оюутан сурагчтай зориулан шеэрэх тухай ярилцъя. За тэгэхээр багш нар маань www.1cgim гэсэн хаяг руу хандаад өөртөө болон одоо оюутан сурагч нартай Google Education аппликейшнийг хэрэглэх хаяг авах хэрэгтэй байгаа. Тэнгүүд энэ дээрх сайтнаас та нарт ийм хаяг та нарын нэр болоод CGM гэсэн хаягийг одоо өгж байгаа. За ийм ингээд энэ бүгд л үнэгүй үйлчлэг байгаа. За ийм хаягтай болчихно. За одоо хэрэв хаягтай болсон тохиолдолд яаж одоо өөрийнхөө Microsoft Word дээр байгаа файлыг Google Education Drive руу апплод хийх буюу Google Drive руу зөөх тухай ярилцъя. За тэгэхээр зэрэг ингээд хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ? Зэрэг Google application логоор очие. Google application логод 9 ширхэг цэг байгаа. Энэ дээр очиод дарлаа. Тэнгүүт энэ Google Drive гэсэн аппликейшнд гарч ирж байгаа. Эндээс Google Drive сонгоно. За Google Drive бол таны бүх одоо файлуудыг хадгалдаг тийм аппликейшн байгаа. За тэн дээр одоо очингууд new гэсэн юм тавчтар байгаа. Энд дээр дарангууд файл апплод гэсэн сонгоод гарч ирж байгаа. Эндээс бол файл апплодыг татна. За ингээд минийхэн хорон бог учраас ингэж ийм цонх гарч ирж байна. Та нар бол Windows-ийн ашиглаж байгаа тохиолдолд Windows өөрөж MyDoc гарч ирнэ. Эндээс бол файлаа сонгоод ингээд апплод хийчих юм аа. За мэдээж апплод хийсэн дараагаар бол файлаа бол Microsoft Word-ын файлыг Google Doc болгочоо. Тэгээд дараа нь яг оюутнуудаа ингэ шеэр дээр дараад оюутнуудаа нэрсээ сонгоод шеэр хийх боломжтой байгаа. За ингээд тусгай анхаарлаасанд баярлалаа.